За сайн байцгаана уу? Золбоо ТV-ийн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр золбоо нь юу хийх гэж зогсож байгааг та бүхэн бүгдээрээ харж байгаа хаа. Өнөөдөр unboxing хийнэ. Тэгэхээр энэ ямарваа нэгэн зар сурталчилгаа биш шүү. Өчигдөр би яаж солиорсон тухайгаа, яаж галзуурсан тухайгаа та бүхэндээ ярих болно. Өчигдөр яасан бэ гэж Nike-ийн одоо солонгосоор Mejan гэдэг хэвгүй. Nike-ийн дэлгүүр ороод ганцхан пүүз аавна гэж ороод ийм их хувц авсан. Өөрийн мэдлгүй. Би өчтөр бүр өөрийгөө үнэхээр их гайхсан. Би өөртөө итгээгүй. Сүүлдээ бүр золбоо чи юу хийгээд байгаа юм бэ гэдэг. Бараг Nike-г нүүлэх гэж байгаа юм уу гэдэг. Тэгээ Nike худалдагч нь бас бүр гайхаад энэ үуч одоо галзуурсан байх л яагаад ийм их юм аваад байгаа юм бол гэдэг. Тэгээ нэг хэн ширхэг пүүз авах гэж байгаад ийм их хувц авсан. Хартаа. Тэгээ өчтөр би яг Nike-ийн дэлгүүрээс энэ хувцснуудаа аваад гарч ирж байхдаа юу гэж бодсон гэж Pequajom гэдэг баячуулын ордог дэлгүүр гэдэг байхгүй юу. Тэр дэлгүүр рүү нөроод ингээд амар их торт үрээ юм авчаад ингээд авирыг алхаа явчихдаг ш. Драм дээр нь аявих гардаг те. Тэг яг тэр төсөөлөгдсөн. Тэгээ эднийг бүгдээрингийн аваад хэдэн төгрөг болсон гэж бодож байна. Би та бүхэндээ шууд одоо хэлчихье заяа. Үнийн дүнгийн шууд одоо танилцуулчих. Ийм их юм авсан. Ийм их юм араа. Ийм их юм. Ваа. Oh my god. Тэгээ авсан хувцас пүүзнүүдээс дийлийнх нь 20% хямдарсан. Ганцхан пуус гэд пүүз байдаг. Тэр пүүз л хямдраагүй. Бус нь бол бүгд хямдарсан юм байна 20%. Сая 756,000 вон. Энэ чинь хямдраагүйг нь оруулаад сая тоон дом болохоор одоо ингээл тооны машинаар бодох хэвээр. За ер нь яг хэдэн төгрөг болох байсан юм бэ харъя. За яг миний энэ худалдаж авсан бүх бараа бүтээгдэхүүний үнэн нийлээд сая 895,000 вон болж байгаа хгүй. Ганцхан пүүзнээс бусд нь 20% хямдраад би хэдийг төлсөн бэ гэхлээр одоо эндээсээ сая 450,000 дээр нэмэх нь 139,000. Тийм ээ. 20% хямдраад би нийт сая 589,000 вон төлсөн юм байна. Сая 589,000 вон. Сая 589,000 вон 4 сая төгрөг болж байна. Нэг удаа дэлгүүр л ороод 4 сая төгрөгөөр ингээд ийм Nike зөвхөн Nike хувц худалдаад авсан. Йоо нэрээ. Яаж галзуурч байгаа юм болов те. Тэгээ өчтөр яг яасан бэ гэхлээр та бүхэндээ хэлэх юм бол би нэг юм уу хоёр пүүз авъя гэж бодсон байхгүй юу. Тэр Монголд дийлэх нөө пүүзээ орхиод түрээд ирсэн. Гадуур явахдаа нэг пүүз аваад жимэндээ орохдоо нэг пүүз авъя гэж боддод орсон. Тэгээд нэг пүүз авсан чинь дахиад нэг пүүз нь гоё харагдаад, дахиад нэг пүүз авсан чинь бас нэг пүүз гоё харагдаад тэгээд нийт 3 пүүз авсан. Явж исэн чинь нэг хувц гоё харагдаад энийг авъя гээд тэнд явж исэн чинь тэр хувц гоё харагдаад энийг ч авъя гээд нэг хувцын үнсэц чинь энэ гоё харагдаад энийг ч авъя гээд тэгээд яг хувц авч байхдаа би юу гэж бодсон бэ гэхлээр за яах вэ? Золбоо чи амьдралдаа нэг ч удаа ингэж дэлгүүр рүү ороод хүссэн зүйлээ авч байгаагүй юм чинь өнөөдөр зүгээр юу ч бодлого таалагдсан бүх хувцаа аваад гар гээд өөртөө бүр хэлсэн байхгүй юу. Тэгээд анхандаа ерөөс тийм бодол байгаагүй л дээ. Яг ингэж аваад исэн чинь нэг гимших мэдрэмж төрөөд идэв штэ хүн чинь. Нэг гимших мэдрэмжтэй яа одоо за волейбол гэх гарах гад байдаг те. Яг тийм мэдрэмж төрж ихсэн л те. Хоёр пүүз худалдаж аваад тэгээд нэг өмнө тавчаад за ер нь ингээ болд юм уу та энэ одоо ингээл юм аваад явал аваадах юм байна гэж бодож байгаа. Ер нь яагаад зоргоороо ороод хүссэн юм а бүх юм ингээ худалдаж аваад ингээ картаараа зураад ингээ худалдагч ингээ гайхаа шок өндөр түүн чи дахиад ингээ ийм юм авах гэж байгаа байхгүй. Яагаад би ингэж болдгоо юм гэж доо тэрийг үзье даа гэдэг өмсч үзэл таалагчлах юм наатах авчиг гэл тэрийг үзье даа гэдэг өмсчтэй таалагчаа гэдэг наатах авчиг. Тиймэрхүү юм өчтөр боллоо. Тэгээ өөртөө бас яг урмын үг хэлсэн яг нэг хэлэхэд өчтөр бол за золбоо зүгээр чи сая Монгол явж ирээд бүр зөндөө хөдөлмөрлсөн ууггүй ажилласан ингээ солонгос дээрээ өөрийгөө гоё шагначих гээд өчтөртөө амьдралдаа анх удаа дэлгүүр рүү ороод зүгээр таалагдсан юмнуудаа шууд бүгдийг нь аваад гараад ирлээ. Яг одоо та бүхэндээ золбоо нь юу авсан юм бэ? Хэдэн лук бүрдүүлэх нөө? Та бүхэндээ нэг нэгэнгүү гоё танилцуулъя. За тэгэхээр яг өчигдөр юунаас ахуулаад худалдаж авсан яасан хийсэн гэдгээ бүгдийг нь танилцуулахаас өмнө би яагаад гэртээ хувц өмссөн зогсож байгаа юм бэ гэхээр золбоо нь ер нь бол нэг солонгостой нэг иймэрхүү хувцалтай. Дайжгүй юу? Манай стайлист дэлгүүнөө Монголоос үзэж байгаа бол хэдэн оноо өгөхөөр байна. Комент сект бичиж үлдээгээрэй. Над руу бас шууд бичиж болно шүү. Солонгост бол би нэрээ яг тийм хувц мувцсан дээр нэг анхаардгүй юм байна. Зүгээр л ингээл жэсэн өмсөөл тэгэл даавраа нэг юм готл өмсөөл, малгай тацсан өмсөөл, дээгүүр нэг юм өмсөөл ингээ гарчдаг хөөх. Тэгээ өчтөр би яг энэ хувцтайгаа гарсан. Тэгээ энэ хувцтайгаа Nike-ийн дэлгүүр ороод энэ их хувцыг авцсан. Тэгэд энэ хувц ямар хөө вэ? Энэ хувцнаас ахуулаад ингээд үзэгчдээс гоё оноо авд юм уу? Би ч одоо та бүхэндээ ингэ лүк бүрдүүлдэг өвчтэй болж иж магадгүй шүү одоо нэг сая Монгол очиод нэг лүк бүрдүүлсэн биш. Лүк бүрдүүлдэг өвчтэй болоод Солонгост ирсэн биш магадгүй. Яана би одоо өөр дэлгүүр рүү оронгуудаа ингээд саяар нь юм аа солиороо явах юм шүүстэй. Ийм өвчин тусчаад ирж байгаа юм шүүстэй Монголоос. Яггүй л хүдээ те.
Үгүй баха, арай ч ингэхгүй баха. Гэтэ өчтөр би нэр өөрийгөө бүр үнэхээр гайхсан. Би өдийн наслахтаа ийм их хувцас нэг дор сая 600 700 мянган вон үнэтэй ийм хувцастай авч байгаагүй. Хаяада нэг купанаас интернетээр хувцас захиална. За тэгээ хаяада нэг Nike-ийн дэлгүүр ороод нэг ганц пүүз авчдаг байсан. Түүнээс бол яг зориод бүр ийм их хувцастай авч байгаа тохиолдол өстой анх удаа. Сая бол яг Монголд бол тэр нэг говь брэндтэй хамтарч ажиллахад бол бас нэлээд хувцас авсан шүү дээ. Нэлээд шилдэг нэг юм лүг бүртүүлэл гарсан. Тэгээд жаа хөх хувцас өчгөө тэгээд нэг ганцхан лүг бүртүүлэг гаргачихж байгаа гэдэг. Таас тоглосон шүү. Тэгээ шуналтай бол юм. За эхлээд ямар пүүз авснаа танилцуулъя. За энэ бол миний хамгийн дуртай пүүзнүүдийн нэг AirPods гэдэг хөөх. Одоо энэ солонгосчууд AirPods гэж аягүй хэлдэг. Би энийг Монголд өмсөжсэн. Монголд байгаа нь нэлээд хуучирсан байхгүй. Тэгээд тэрийг Монголд үлдээсэн. Тэнгуудаа энэ дээрээ шинийг авъя гэж бодоод тийм AirPods авсан. Тэр солонгосчууд энийг бүр маш их өмсдөг байхгүй. Солонгос энийг ир юмгүй өмсдөг. Бүх хувцсан дээр өмснө, юун дээр ч өмссөн айгуу гой цогтөг. Гутал их үү пүүз их үнийг одоо 139 мянган вон гэдэг чинь 347 мянган төгрөг болж байгаа байхгүй. Тэгвэл нь штэ Монголоос Солонгост илүү үнэтэй зарагдчих. Би нэг Монголд Nike-аас харсан чинь 240 мянга хавцаа байсан шиг санагдаад их юм. Би буруу харсан юм болов. Солонгост илүү үнэтэй зарагддаг юм байна те. Хамгийн эхлээд энэ пүүзийг авсан байхгүй. За одоо нэг жимэндээ өмсдөг пүүз аваа гарыг да гэсэн яасан байх нь эдрийг бүгдийг авсан. За дараагийнх руу орцгоё бүгдээрээ. За энэ авснуудаа ингээ орон дээрээ тавиад те. Орон дээрээ тавьчих. Дараа нь юу авсан бэ гэхээр штэ. Энийг авсан. Энэ надад аюу гой таалагдсан. За эн чинь одоо яг ямар юм болоо. Энэний үнийг хараад. Ямар ч 20% хямдрсан л гэж байна. Яана. Энэ одоо аль нь юм болоо? Нэр нь Eosol. Энд юу 287 мянгаар авсан юм бэ? Ямар амар үнэтэй юм бэ? Энэ 287 юм болоо? Энэ тийм үнэтэй байгаагүй дээ. Энэ дотроос яг энэ нь аль нь юм бүү юм бэ? Би өстөр зүгээр баян хүн шиг наадхаш авчи. Ерөөс үнийг асуугаагүй байхгүй юу? Шууд авъя зүгээр. Үн хамаагүй. Би үнийг нэрээ асаагүй. Би бол дандаа үнийг асуудаг гэсэн байхгүй юу? Наа чам хэдэн төгрөгийг энэ хэд ингээд жоохон үнэтэй байх юм бол баярлаа гэд буцаага авчдаг. Тэгээ тийм байжгаад өчтөр ерөөсөө үнийг асуугаагүй бас буруутжээ. За энэ ямар ч нэг 143 мянга хавцаал байсан юм шиг байна да. За ямар тач энэ бүх бараг 4 саяар л авсан гэж бодож байгаа тий. Тэгээ 4 саяг аль нь хэдэн төгрөгийн гэдэг нь жоохон мэдхэд хэцүү юм байна. За энийг болохоор жимэндээ өмс гэж авсан. Энэ айгүй хөөрхөн юм юу байгаа хэвчээ. Ой. Энийг фокуслаараа. Намайг фокуслахгүй шүү. Одоо намайг фокус. За энэ болохоор ийм жимэнд өмсдөг, асгал хөдөлгөөн ихтэй өмсдөг ийм пүүз байгаа. Энийг одоо пүүзлэх бах те. Надад маш их таалагдсан. Тэгээ би одоо та бүхэндээ бүгдийг нь энийг гоё өмсч үзүүлнэ. Тэгэл өмсч үзэл таалагдангууд нөгөө наатаха авчи. Тэгээ миний хайрцаг руу аваачаад хийчих. Бас гоё юм байлээ тэгэх чинь. Тэгээ мөнгөтэй хүн шиг те. Миний хайрцаг руу аваачаа хийчих таалагдчих наач. За ямар тач эхний ээлжинд энэ хоёрыг авчаад яг гарыг гэж бодчихсон байхгүй. Тэгсэн нэг өмд надад аюу гой таалагдсан юм а. Ямар өмд таалагдсан бэ гэхээр штэ. За энэ биш байна. Энэ биш байна. Энэ биш ээ. Энэ сүүлд. Хөш. Миний өмдийг ер нь ихэд хийсэн юм уу? Энэ өмд аюу гой таалагдсан байхгүй юу? Яагаад гэвэл би нөө Монголд бүх хувцаа орхиод ирсэн. Тэгээд жимний өмд байхгүй. Би ер нь жоохон ийм доогуура ийм бариу өмд өмсөх дуртай. Ялангуяа ийм давхал хөдөлгөөн ихтэй хөлбөмбөг тоглохдоо ингээд доогууraa гоё ингээ бариун байвал ягаад ч юм гоё харагдтыг. Шууд та бүхэндээ өмсүүлээд харуулчих. За энэ өмд. Гэтэ энэ өмд мөн үү? Би яг ийм ижлэхэн хоёр өмд авсан юм бах та. Яг ингэж тэнэгтнэ. Би хараа. Яа энэ хараа. Би яг баг хоёр ижлэхэн. Баг хоёр ижлэхэн өмд авсан юм шүү дээ. Яна. Яна. Яг ингэж мангартдаг байхгүй юу? Энэ хоёр ихтэй арай өөр юм уу? Бараг ижлэхэн байна те. Та бүхэнд бол өстой бараг л ижлэхэн харагдаж байгаа юм. За одоо өнгөрсөн нэг тавцсан юм чи. Ялкнуудыг авчт юм уу? Ер нь ялкнуудыг аваа явчих. Нэг л өмсөх юм чи. Доогоосо буцаахгүй. Өнгөрсөн. Яагаад гэвэл би өчтөр амар баян хүн шиг ингээд тооцоогоо хичээд ингээд буцаж ирэхгүй хүн шиг зүгээргээ гарцсан болохоор буцаж очиж чадахгүй байх хичээд. Тэр дэлгүүрийн чи үнд би томорч гас шинэ Монголын шинэ баячууд ирлээ мөрөг гээд мөргүүлж байгаа давсан шүү дээ. Одоо энэ дээрээ энэ Nike-ха жимний пүүзийг өмсөд үзье. Ваа хөлт өста мангар гоё эвтэйхэн байна. Гоё чанартай юм аваад өмсөх гоё хөлт эвтэйхэн байдаг л та. Гоё чанартай юм авчвал гоё сэтгэлд уйг байдаг л та тий. Ой ах энэ ч удаан өмсөн шүү дээ.
Тэ энийг бол өстой насаараа өмснө. Жимдээ орол өстой жимээ. Божигнуулж өгөн. Энд их жоохон багтаад байгаа юм уу? Би асуусан л да. Энэ ингээ надад жоохон багтаад байгаа юм шиг байгаа гэсэн чинь энэ угаасаа ингээ жоохон энэ хэсэг нь их гардаг team style-та магаа гэд хэлсэн байхгүй юу. Ийм гоё кет авцсан болохоор нэг ийм жимний өмд авчиг гэж бодоод яг ийм жимний өмд авсан байхгүй. Гэтэ энэ ямар сонир үрчийд юм бэ? Ямар сонир үрчигээд ах юм. Тэгээ жимд өмсөх пүүз авцсан өмд авцсан юм чи одоо яах вүлээ? Дээгүүрээ өмсөх юм ахгүй болохгүй шүү дээ. Ийм гоё. Nike хар жимд өмсөх гоё юм. Терпиз гэх үнийг энэ юу гэдгүүл бариу бодол гэж терпизэн бодол гэх үү. Уусаар буруу хэлж магадгүй шүү. Терпизэн бодол гэсэн би та бүхэндээ өмсч үзүүлье. Цаас солилцлоо. Тэгээ ийм гоё Nike-ийн гоё зааланд жимэнд өмсдөг ийм гоё кеттэй. Тэгээд гоё ийм миний туртай юм доогуура Berukun бариу ийм гоё өмд өмсөд дээгүүрээ ийм гоё бас терпизэн фотолко өмсөд ийм гоё лук бүрдүүлсэн байгаа. За эхний лук. Ямар тэнэс хөстэй юм бэ би. Гоё модель шиг төсөлтэй. Эхний лук. Монгол дахт манай зураглаач ингээд гоё дүүс мөстэй аваад юу санаа зовхгүй хийчдэг байсан юм биш. Яг одоо ингээд ганцаараа камера тавьж байгаа бичлэг гэсэн чинь гайгүй гарч байгаа болоо яаж байгаа бол бүрсэж байгаа болоо гэдгийг ингээд харах аюу хэцүү гэдэм байна. Гайгүй байгаа. Яана. За тэгээ эхний лук та бүхэн харсан биз дээ те. Ийм гоё жимний хувцас. Very nice жимний хувцас. Далбаа малбагаа ингээд гоё гаргах юм бол ингээд золбоонд хаяада ингээд далбаагаар ингээд нисдэн штэ. Өнөөдөр гоё жим руу ороод гоё далбаа хийчээд ирсэн. Далбаа гинэ. Нуруу хийчээд ирсэн тий. Маргааш гоё жимд орохдоо яг энэ хуцаа өмсөд орно. Тэгж гоё хөл хийнэ. Жимд явдаг хүмүүс нь мэдчихэж байгаа. Яг нэг өөртөө гоё аюу гоё зөгцсөн тэр нэг зэвүүн хувцас өмсөд орохоор тий. Нэг жим юм хийхэд хүртэл тийм нэг юм өөр мэдрэмж авдаг хөхгүй. Өөрийгөө толмосон тарах. Вау. Өөрийг та бүгдээрээ л тэгдэг үстэй жимд явж байгаа хүмүүс те. Өөрийг хараад чи би тэгдгүүл дээ. Нэг хил гаргаад байдгүй. Яг дотроо тэгж боддог ч гэсэн. За олон юм чалчаад явах уу. Дараагийнхаа лукийг бүрдүүл. За байж тэрнээс өмнө штэ. Энийг нэг шалгаад үзээд хий та. Би яагаад ийм хоёр адилхан юм тавьсан юм бол ямар мангар юм бэ би? Энэ одоо ямар үнэтэй? 95,000 вон гэж шít. Энэ 85,000 вон юм юм шít. Яана ийм адилхан юм давдаг нь яаж байгаа юм болоо би. За эвдсэн яг адилхан байна нэг та бүхэнд өмсөө харуулчих. Адилхан биш л байгаас арай нэг өөр харагдаасаа тий. Яа адилхан байл тэгэл та нэг айлскул би нэг удаа гадуур өмс гэж авсан юм болов. Яагаад тийм адилхан юм тавсан биш таах вэ? Гадуур өмсчлах юм байна. За энийг харъя. Энэ бол ста янзын юм дээ. Ялкийг авчихдээ өнгөрсөн. Би одоо буцааж солиулж молиулж чадахгүй. Би амар хичим хийж хувцас авч буцаа солиулна гэхээр санаа зовоод өгдөө. Энд ихтэй аста гоё юм байна бас. Дажгүй яах вэ? Гэж л өөрийгөө тайлбарлахаас энэ өмдийг гадуур өмс гэж авсан юм бах та би тэгсэн л юм байна л да. Нэгийг нь жимдээ өмсөд нэгийг нь гадуур өмс гэж авсан юм байна. Гэхдээ уг нь бол нэгийг аваад жимдээ ч өмсөд гадуур өмссөн ч болох л байсан юм шүү дээ. За энэ өмд нь ийм өмд байна. Даагүй юу. Намагч манай стилист дэлгөөнөө юу гэсэн блэ те та бүхэн мэдчихэж байгаа бах те. Манекен гэд байдаг ш. Дэлгүүр рүү орохоор ингээд хувц өмссөн байдаг ийм хөшөөнүүд манекен гэдэг те. Солонгосоор манекен гэдэг. Буруу дуудлагатай байж магадгүй ш. Ингэж зогссон байдаг ш. За ямар ч гэсэн нэг ийм жимний хувцастай болж авсан юм байна. Энэ пүүз бол надад бүр үнэхээр таалагдчих чинь. Айгүй гой хөл твтэйх юм аа. Тэгээ өнгө мөнгөж яасан гоё юм. За ямар ч гэсэн эхнийхээ лукийг бол бүрдүүлээ харуулчлаа тий та бүхэндээ. За эхний лукн дээр бол жоохон асуудалтай байна. Юм дуурсан уу? Эхний лукн дээр жоохон асуудалтай байна. Яагаад гэвэл ийм ер нь баг адилхан ийм хоёр өмд авцсан байна. Гэхдээ яг хуу энийг нь жимдэл өмсөх юм байна л да. Ер нь тэгж бодож авсан юм шиг байна. Би яг юу бодож авчихсан. Энийг дахиад өмсөө хараадах юм да. Энийг одоо яг хаана өмснө гэж авсан юм бол энийг одоо гадуур л өмсөх гэж авсан юм шиг шүү дээ. Тэ? Зүгээр яг ингээ пүүзэн дээр
Одоо энэ минь дээр л гадуур өмсгөл явъя гэж бодсон юм шиг л байна л да. Энэ минь дээр гэхдээ гоё харагдана. Та бүхэн харж байгаарай. Би худлаа арай өш. Та бүхэн харж байгаарай. Өчтөр би тэр Nike-ийн дэлгүүрээс хувц аваад гэсэн чинь тэр нэг худалдагч нь бүр бүр баярлаа. Зүгээр санаа зовдгүй өмсөд үзүүз. Энийг авах юм уу гэж нэлээд баярлсан шүү. Тэгээд чи хөөрөөд бүр ингэж илүү аваад ит юм лээ. Тийм баста одоо ингэ бас гоё баста энэ цагаан пүүзэн дээр. За ингээд гоё цагаан пүүзэн дээр ингээ өмсч болох нь байна. Бас нэг лук бүрдүүлчих л та тий. Спорт лук бүрдүүлчих л та. Ингээ явал болохоор баста. Гадуур ийм Nike хослол дээр ийм хувцас жоон сонирн байна уу? Та мэдгүй тэгээ та нар өөрсдөө оноо моноогоо хөцгөөгөр. За ингээд хоёр дахь лук. Нэг дээдх нэг юм солиод бас нэг лук бүрдүүлчихэж байгаа юм уу? За тэгээд дараа нь яасан бэ гэхлээр бүр сонирхолтой юм болсон заяа. Энэ пүүзийг аваад дараа нь энийг аваад ямар ч юм жимний ийм хоёр ижлэхэн өмд авснаа яг сайн мэдэхгүй санахгүй байна. Ийм хоёр адилхан өмд авсан гэж та бодоагүйсэн байхгүй. Тэгээд дээгүүр нэг ийм аваад яг гарах гад гисэн чинь дэлгүүр болгонд нэг ийм хөшөө одоо манекен гэж ярьдаг. Манекен зогсож байдаг шүү дээ. Тэрэнд яг ингээд зогсон байсан манекен бүр үнэхээр гоё харагдсан. Өмссөн байсан хувцас. Тэгээд би ингээд харж агаад би яг энэ манекений өмссөн хувцсыг ингээд энэ лукийг нь бүгдийг нь тэр чигээр нь өмсөд үзье гэдгүү гэдгсэн чинь тэг гээд тэгээ одоо яг тэр лукийг нь та бүхэндээ өмсүүлж харуулъя. Яг энэ манекений өмссөн байсан хувцсыг. Тэгээ өмсч үзээд надад таалагдсан гут нь бүгдийг нь авъя гэдэг. Тэгээ шууд бүгдийг нь авъя. Надад бүгдийг миний торлоо хийчих. Яг энэ чигээр нь гутал, өмд, тэ малгайтай цамц, дээгүүр куртк бүгдийг нь миний торлоо хийчих гэд хийлгүүлсэн. Тэгээ тэр лукээ одоо та бүхэндээ харуулъя. Энэ өмд гэхдээ ямар сони юм бэ? Би одоо юм хоёр адилхан юм харамд авсан баг юм. Нэг одоо буцаахаас өнгөрсөн биз дээ. Би яйлкийг авсан юм чинь. Одоо өнгөрсөн. За тэр л өгч өстой гоё лук байсан. Энэ бол өстой nice лук. Би та бүхэнд харуулъя. Та бүхэнд энэ лук ингээд энэ лук бүр надад үнэхээр таалагдсан. За тэгэхээр дараагийн лук нь энэ байна. Энэ хувцсыг яг тэр чигээр нь хараад эдрийг ингээд би яг тэр чигээр нь бүгдийг нь өмсөд үзье гэдгсэн надад аюу гой таалагдсан байхгүй юу. Яг үүдэнд гарах гад гэсэн чи тэр нэг манекен өмссөн байсан. Нөгөө хөшөө гинэ. Юу гэдэг вүлээ? Хөшөө. Манекенийг монголоор юу гэдэг вэ? Монголоор бас манекен гэдэг юм шүү те. Тэр нэг дэлгүүрт хувц өмсөө зогсож идэг хөшөөнрийг. Тэгээ манекен яг ингэсэн зогсож байсан байхгүй юу. Тэгээ надад энэ аюу гой таалагдсан. Энэ өмд нь аюу хөөрхөн. Тэгээ энэ кэтэн ч гэсэн аюу гой юм лээ. Күртгтэйгээ өнгө нь аюу гой хослоод тэгээ дотроо юм гой малгайтай цамцтай. Тэгээ одоо солонгост хүүтэрж байгаа болохоор энэ хувцсыг ингээд өмсөд явхад бол аюу гой дулаахан байгаа. Над шиг жоохон настай хүмүүс бол ингээд энэ дотроо өмд өмсөн шүү дээ мэдээж те. Давхар өмд өмсөж жагаад гадуур явхад аюу гоё байгаа байхгүй те. Ийм хувц авсан. Тэгээ курткнаас аюу гоё байгааз. Наад энэ курткийнх нь өнгөн, загвар нь тэгээ аюу гоё дулаахан юм бэлээ. Одоо ингээл өмсөөл жоохон зогсоход аюу халуун байгаа байхгүй. Энэ яг хувц тэр чигээр надад аюу гоё таалагдсан. Yeah. Hip hop in the house. Yo. За ямар хүн вэ? Тэгээ та бүхэн яг хэд лөөхөн таалагдчихээн. Сэтгэлээ бичиж үлдээсгээрээ. Энэ юу нь ямар хүн дэжгүй юу? Тэ. Манай стилист дүлгөөнөө үзэж байгаа бол тэгээд те. Намайга багш өмжлээрээ. Уг нь дүлгөөнөөтэй хамт явж байгаа хувц авсан бол илүү гоё сонголт хийх байсан байх л та. Гэтэ одоо яах вэ? Байхгүй юм чинь. Тэгээд өөрийнхөө мэдрэмжээр л авсан шүү дээ. Миний мэдрэмж нэг ийм байна. Тэгээд миний мэдрэмжэд хэдэн оноо өгмөрөө та бүхэн. Би тэгтээ өөрийгөө нэг тэ амар хувцас муу өмсдөг гэж ерөөсө боддгоо байсан. Яг тэр сүүлийн болзоон дээр өмсөн сахих бол асуудал байсан гэдгийг би 100% хүлээнсүрж байгаа шүү дээ. Тэрнээс өмнөхүүд дээр бол гайгүй л байсан биз дээ. Тийм хүүен золбоо одоо хувцаа чи болооч гэхээр нэг тийм сэтгэлүүд гарч ирдгүүл байсан да. Сүүлийн тэр болзоон дээр том сахих бол тэр бол өстой яалтчгүй эвгүй байсан айгүйс.
За тэгээ яг энэ лукийг өмсчөөд гарах гад гэсэн бас нэг өөр газар нэг юм манекен зогсож байсан байхгүй айгүй гоё хувцалсан. Тэгээ тэн дээр нь явжчаад би бас яг энэ хувцыг ингээ өмсч үзээд хүүхсэн чинь нөгөө нэг өө тэгээ болдгоо яг та би яг тань таар харьцмаарыг аваад тэргээд нөгөө ч бөөн баярлж байгаа юм чи за бас яг энийг авах нь дээ гэдэг. За тэрийг нь би та бүхэнд өмсч харуулъя. Энэ малгайтай цамц 89 мянган вон ч. Ялкин аваагүй юм шиг. Ялкин аваагүй гадуур тууж явах үедээ золбоо минь. Энэ тэгэхээр аяа гоё юм байна хаалтчихгүй. Ангиж харуулчихгүй. Гоё юм байна сте. Зэн. Яна энэ то бас юм. Надад ийм хар өмд байсан шүү дээ. Өчтөр би ер нь яг нэг эвгүүтцсэн байсан баг. Нэг монголчууд ярьдаг шүү дээ. Юм шүглцсэн байсан баг гэдэг шиг. Юу болсон юм бэ? Би нэрээ өчтөр би өөрөө дэлгүүрт ороод ингээд бүр өөрөө гайхсан. Би ч яг яагаад байгаа юм болоо гэд ч тэг өвчин туссан юм бах таа гэж та тэгээд сонь өдрөөс харах тэр үрээ ялчгүй. Монгол очиад нөгөө нэг эдийн шуналтаа очиад ирсэн юм болоо. Солонгос дахь доо ингэж шүлэнгэрчдэг байсан байхгүй хувцсамарлоо. Нэр ингэсэ. Хувцсамар нэрх авдаггүй байсан. Тэгсэн чинь өчтөр тэр Nike-ийн дэлгүүр орсон чинь бүр юу вэ? Яава би нэрээ Монголд очиод нэрээ яалтч эдийн шунал тусаад ирсэн юм шүү дээ. За дараагийн лук энэ яг гарахаасаа өмнө за энэ сүүлийнх гэж бодоод авсан хувцас маань надад юунд харагдсан бэ гэхээр өмнө нь айгуу гоё санагдсан. Тэгээд энэ куртк нь айгуу гоё байгаас тээ. Ийм надаас ногоон айгуу гоё цогт юм бэлээ. Цогт юм бэлээ гэж. Хүмүүс тэгэж шүү дээ. Би яг өөрөө сайн мэдэхгүй байна. Хүмүүс болохоор надад ногоон аюу гой зөгт юм байна. Тийм завсрын өнгө аюу гой зөгт юм байна гэд. Тэгээд тэр манекен яг ингэж зогсож байсан байхгүй. Энэ өвөл золбоо нь одоо ингэж хувцас авахгүй. Яг энэ авсан хувцаараа өвөл чинь. Одоо ч хувцааж галзуурахгүй ш. Энэ их гой хүртэг байна. Энэ дээр энэ хүртгээ өмсөд үзэл та ер нь ямар хуу харагдах нь аль аль нь л гой зөхөх гэж бодож байна. За энийг өмсчүүл ингэж харагдахаар байна. Энэ ямар вэ? Хүмүүс нөгөө хувцас өмсч яагаад заавал хөлөө ингэт юм бол те. Та нар тэгдэггүй. Ингэж харж мараал. Ясгүй. Ягтан бэ. За тэгээ энэ нэг хувцсыг авчаад тэгээ гараагүй. Бас нэг юм авсан байгаа. Юу авсан бэ гэхэлэр цүнх авсан. Цүнх яг уу авсандаа нэг харамсахгүй байгаа. Ер нь бол бүгдэнд нь харамсахгүй байгаа л да. Гэхдээ цүнх авсандаа бол бүр огт харамсахгүй байгаа. Яг тэгэхээр би чинь нэг камер тэгээд энэ бичлэг их янз бүрийн эд хэрэгслээ цүнхэндээ гээд аюух нааш цааш явдаг хгүй. Тэгэхээр би том цүнх авъя да гэж аюух бодоо яваадсан. Тэгсэн харин өчтөр Nike-д аюу гой том цүнх байсан. Тэгээд энэ цүнхийг авсан. Энэ ямар үнэтэй гэж бодож чинь та бүхэн 105,000 вон. 100,000 вон гэдэг чинь бараг 250,000 төгрөг. Тэгээ энэ дотор бол өстой юу юу орохоор юм том цүнх авсан. Тэгээ бичлэг хийдэг камер, янз бүрийн хөл мүл эд хэрэгслүүдээ хийгээд ингээд өөрөд явна гэсэн. 9 сарын 1 боллоо. Ерөөсөө бидний баяр та. Гэх юм. This is Sparta. За тэгээ энэ их хувцсыг авчаад, цүнхээ авчаад гарах гэсэн бас нэг юм авсан. Юу авсан бэ гэхлээр Nike-ийн цагаан оймснууд авсан. Би ер нь тийм хар бор нэг тийм өөр өнгийн оймс өмсдөггүй. Ер нь бол дандаа цагаан оймс өмсдөг. Цагаан оймс өмсөхөр ягаад ч нэг юм гоё цэвэрхэн мэдрэмж авдаг байхгүй юу? Одоо цэнхэр ногоон юу гэдэг те тиймэрхүү оймс өмсөхөр нэг жоохон тийм эвгүй харагдаад тийм аа. Ерөөс өмс сураагүй. Цагаан оймс айгуу гоё тийм надад зөгтөг юм шиг санагдсан байхгүй юу? Тэгээ ийм гоё Nike-ийн цагаан оймс 8 ширхгийг авсан. 4 ширхэг нь 22,000 вон гинэ. Нэг 50,000 төгрөг авцаа. 4 ширхэг нь 50,000. Тэгэхээр чи юу гэсэн үг вэ? Энэ хоёр нийлээд 100,000 төгрөг гэсэн үг юм биш. 100,000 төгрөгөөр оймс аавд ч юу гэсэн үг юм бэ те? Яаж байгаа юм бэ чи? Яаж байгаа? За зүгээр. Харамсахгүй. Би харамсахгүй гэж өөртөө өчтөр хэлсэн шүү. Харамсахгүй. Энэ бүгдийг чи өмсөн тийм ч санаа зовлтгүй. Бити харамс. Чи нэг насаараа өмснө. Насаараа өмснө. Өвгөн болтлоо YouTube хийнэ гэдэг шиг өвгөн болтлоо энэ хуцнуудыг өмснө. Өчтөртэй яг яасан юм бол мэдэхгүй. Өчтөр нэг л сонио өдөр байсан. Тэр Nike-ийн дэлгүүр рүү ороод яагаад ингэж хувц авсан юм бол
За гоё Луке бүтнээр нь өмсөж жоод өнөөдрийнхөө бичлэгийг дуусгана. За ямар тач өчтөр золбоо Nike-ийн дэлгүүр ороод энэ их хувцсыг худалдаж авсан. Тэгээд нийт үнэ 4 сая төгрөг болсон. Воноор бол сая 500 мянган вон хавцаа. Тэгэд яг хуу та бүхэн бүгдийг харсан бах те. Яг бүр хэрэггүй юм авчижээ гэдэг ахаар юм байхгүй гоос те. Яг хуу тэр нэг хоёр ижлэгэн хар өмдийг хасах юм бол тэр хоёр жоохон асуудалтай. Жоохон ижлэгэн төстэй юм хоёр хар өмд авцсан байна. Тэр хоёроос бусд нь бол айгүй гоё гоос те. Айгүй гоё лук бүрдүүлж чадсан байгаас те. Look at this very very good look бүрдүүлж чадсан байгаас те. Энийг ч дими авчих гэсэн юм тэр нөө ижлэгэн хоёр хар өмднөөс өөр бусд нь бол бүгд зүгээр санагдчихээн тийм. Өчтөр яг хуу Nike-ийн дэлгүүр ороод гадуур өмсөх нэг пүүз, тэгээ жимдээ өмсөх нэг пүүз авъя гэж бодож ороод тэгээ энэ их хувцсыг авцсан. Гэхдээ амьдралдаа анх удаа ийм сонин үйлдэл хийж үзэж байна. Одоо сонин үйлдэл гэх юм уу юу гэх юм. Эмэгтэй хүмүүст бол энэ бол бараг л байнга тохиолддог явдал үстэй тий. Дэлгүүр ороод жоох юм авах гэж ороод ер нь хүссэн юм аваад шопинг хийж гараад ирдэг үстэй. Гүү мүү. Эмэгтэйчүүдийг би тэгдэг гэж ойлгоод байгаа юм. Ирчүүд бол барагтаа хувц худалдаж авдаг үстэй. Би бол ер нь бол яг ингээд зорж тий бүр ингээд шопинг бэг ийм их хувц авч ирсэн тохиолдол надад байхгүй. Хаяада нэг интернетээр захиалаад өмсчдөг. Заримдаа зүгээр дэлгүүр ороод нэг пүүз юм гутал авчдаг. Түүнээс бол ингэж их мөнгөөр шопинг хийж байгаа анхны минь тохиолдол байла. Тэгээ өчтөр яагаад ингэ солиорсон юм бол энэ солиорлоо та бүхэнтэйгээ хуваалцъя гэж бодоод тэгээ өнөөдөр unboxing хийж байгаа байхгүй юу? Unboxing гэдэг юм уу? Unboxing гэдэг юм уу? Тэгээ зүгээрээ дажгүй нэг тийм айхтар харамсаад байгаа юм алга хүн хөдөлмөрлж байгаагийнхаа чинээгээр өөрийгөө бас шагнах хэрэгтэй гэж бодож байна би. Би өчтөр бол яг тэгсэн. Яг тэр дэлгүүр дотор ингээл юм аваад явж байхдаа яг нөгөө өмнөх гэмшлүүд ингээд орж ирээд байгаа байхгүй юу? Үгүй яах гэдэг юм бэ? Чи тэгэл 6 сарын дараа ингээл чи өмсгөө болол ингээл нэг хувцсны нэмэгдээл гэрт чи өмсгөн зөндөө байгаа штэ боль мол гэл ингээл энэ талаас нэг золбоо бити гээл те энэ талаас нэг золбоо аа өөрийгөө шагна гээл те энэ хоёрынхаа алийг сонсох гэж байгаа ингээд аа гэж байгаа өөрийгөө урамшуул гэж байгаа те тэр золбоогийнхаа үгэнд орцсон л доо. Гэтэ тэр золбоо өчтөр арай л жоохон солиорсон байлаа. Тий. Арай л их юм авахулчгүй яв. За ямар ч сан Монголдо очоод 3 сар гаруй байх хугацаанд солонгосоор Yoshimi гэж ярьдаг байхгүй юу? Уйггүй хичээж хөдөлмөрлсөн цаг алдахгүй ажлуудаа ингээд маш шаргуу сайн хийсэн болохоор солонгос төрөд өөрийгөө нэг шагнчий гэж бодоод өчтөр яг ерөөс таалагдж байгаа бүх хувцас аваад гарыг гэж бодоод ингээд ийм их хувцас гараад ирсэн байна. Тэгээ ирчүүдтэй гэж хэлэхэд яг уу те хаяада бас нэг өөрсдийгөө гоё шагнаад гоё дэлгүүрсээ өөртөө гоё таалагдж байгаа хувц ундраа аваад өөртөө гэсэн нэг гоё стилээ олоод ус мүсээ засуулаад ус цасанд ороод те нэг ингээд өөрсдийгөө ингээд харах тэр мэдрэмж бас гоё шүү. Ер нь гоё байдаг юм байна. Ер нь л өөрсдөө аягүй гаргуунд нь гаргаад хайчдаг, тоодгүй. За эр хүн юу ч өмссөн яадын гэж ярьдаг. Эр хүн юу ч идсэн яадын гэж ярьдаг. Эр хүн сарамгчингаас л ялгагдчихвэл болно гэж ярьдаг. Ер нь ирчүүдийг нэг наа гэдэг ч тийм. Тэгэж болохгүй юм. Ирчүүд бид нар өөрсдөө ер нь жоохон тийм арчаатай байцгаая. Өөрсдийгөө хайрлая, өөрсдийгөө үнэлье. Тэгээ өөрсдөө бахархъя. Хий хоосон бардам зан хий хоосон юм яриаггүй шүү дээ. Өөртөө үнэхээр хөдөлмөрлж байгаа бол хичээж байгаа бол бас хаяада ингээ гоё өөртөө шагнаад урамшуулаад би чадж байгаа шүү гэдээ өөртөө нэг бас хилчиж явах хэрэгтэй баха. Тийм үгээр л дутагдж амьдрдаг юм шиг шүү дээ ирчүүд бид нар. Ирчүүдээ мундаг шүү та нар. Улам хичээцгээ. Улам хичээгээ золбоо шиг ингээ солиорцгоё. Солиорцгоё. Эмэгтэйчүүд алуулах үү те. Эхнэрүүд энэ золбоо өстө буруу юм заагаад эхэллээ шүү гэд гайг байгаа. Тэгээ арай л их хувцас авчиж байна. Ингээ харсан чи юу одоо энэ баг ороор дүүрэн хувцас. Хичнээн ч юм авцсан. За ямар тач өнөөдөр золбоогийнхоо unboxing бичлэгтээ хамтасан үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхэндээ юу авсан те ямар лук бүрдүүлсэн, юуг нь яаж эхлүүлсэн гэд бүгдийг нь гоё нэг нэгэнгүү эхнээс нь ахуулаад дуустал нь танилцууллаа. Тэгээ гоё юунаа гоё. Тийм нэг амар харамсаад яана би одоо яагаад ингэсэн бол гэж нэг айхтар харамсахгүй байна. Ингэж л өөрийгөө тайлбарлахаас. Яа. Харамсахгүй наа. За яг өөрөөс асуудаг чи яг харамсаж байна уу золбоо яг харамсаж байна уу? Чи хоёр үнд авсан чинь буруу байсан шүү дээ. Яг тэр хоёр адилхан үндэн дээр л жоохон харамсаад байгаа юм байна. Тэгвэл бусдаар бол гайг байгаа юм шиг байна. Яг мэс чанараас асуухаар доторх мэс чанар маань ингэ хилээд өгдөг байхгүй. Буцаахаар санаа зовоод тийм аа. Тэрийг угаасаа буцааж чадахгүй болохоор ер нь амар нэрлэхгүй шүү би. За дуусгая. Тэгээ өнөөдрийн минь unboxing бичлэгтэй хамтаас үзэж та бүхэндээ маш их баярлалаа. Тэгвэл Золбоо ТV-тэй дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Бай.